Нүүрс агентлагийн сурвалжлах групп яг одоо зайсан байралтай математик англи хэлний сургуультай 32 сургууль дээр ирлээ. Энэ сургууль хамгийн анх 1956 онд хөдөө аж ахуйн их сургуулийн жижиг мал амтан үржүүлгийн газар хэмээн баригдаж байсан юм байна. Гэвч 1965 оноос эхлээд 32 дугаар сургууль үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Зориулт юм бас барилга л да. За энэ барилга дээр маань үндсэндээ 2004 оноос эхлээд одоо улсын мэргэжлийн комисс улсын мэргэжлийн комисс одоо юу гэдэг байцаагч нарын дүгнэлтүүд бол одоо удаа гарч энэ сургууль бол сургуулийн зориултаар ашиглах боломжгүй юм аа. За дээр нь бол үйл ажиллагааг зохисоох хэрэгтэй, актлах хэрэгтэй гэсэн дүгнэлтүүд гарсан. Энэ сургуулийн сурагчид хизээд бол хизээ дээрээс нь нурж дараад авах тааз, цуурсан хан, эвдэрсэн шал, мөөгөн сөрцөн орчинд энэ хичээлийн жилийг дуустал хичээлэх нь үнэхээр эрсдэлтэй байна. Сурч боловсрох орчин нөхцөл хүүхдүүдэд хамгийн чухал зүйл хэдий ч мөөгөн сөрцөн, хизээ мүдгүй нурчих шахан байшинд 32 дугаар сургуулийн 650 гаруй хүүхэд сурч байна. Математикийн гүнзгийрэлтэй гэдэг утгаар нь энэ сургуульд хүүхдүүдэд өгсөн сургууль цайтай багш нарын заах харагчлал бол маш сайн байдаг. Гэхдээ сайнны хажуугаар сар гихчээр хүүхдээ бас сүүлийн үед хичээлд нь явуулахаас жоохон санаа зовоод ингээд их хүний зүгээс нэг иймэрхүү асуудалтай болчиход байна. Юунаас вэ гэхээр сургуулийн байр нь нурах гэж байгаа гэдэг мэдээ телевиз бүхэл юмар 2004 оноос хойш мэрэгжлийн хяналтын газар хүлээгээд авчихсан хичээлүүлж болохгүй. Хэрвээ энэ байшин нурах юм бол сургуулийн захиргаа хариуцна гэж байгаа байхгүй. Энд чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ дор нурчтаа гэхэд сургуулийн захиргаа нь шоронд ороод миний хүүхдүүд янз бүрийн болов яах вэ гэсэн айс ямар ч их хүн төрн тийм үү? Тэгээ одоо 2000 хамгийн сүүлд 2013 оны дүгнэлтээр бол одоо 3 сарын 15-наас эхлээд бүрэн ашиглалтыг зогсоох юм шийдвэр ирснээр бид нар хичээлийн одоо үйл ажиллагааг зогсоочод байна. Ер нь бол байр нь бол өөрөө үнэхээр бас хүнд байдалтай байгаа. Одоо олон газраараа нэгт сууралт үүссэн, суур суулттай, дээрээс нь маш олон жил одоо бороо усны нөлөөгөөр тааз нь модон уучлалтай учраас илж ирээд тэгээд одоо шавардлага нь бол одоо доошогоо ингээд унаад ер нь бол тааз нь нурах аюултай. Тэгээд мөн одоо цахилгааны хувьд бол бас үнэхээр цахилгаан холболт бүгд одоо зохиомлоор хийгдсэн, гараар одоо хийгдсэн ил монтажууд байгаа. Тэгээд ер нь л одоо ишээгээ хүн ороход амин нас эрүүл мэндэд ноцтой энэ нөхцөл байдал үүссэн байдалтай байгаа. Сургуулийнхаа 2008 онд баригдсан Б байранд буюу 6 хичээлийн танхимд 650 гаруй хүүхэд 3 ээлжээр хичээлж байгаа бөгөөд өглөө 8-аас 21 цаг хүртэл хичээлж байгаа гинэ. Төгсгөө анги гэсэн чинь бүр орой 3:30-аас хичээлээд 8-9 цагт гээ хаадаг. Тэгээ олноороо суудаг, танхим нь хөрөлцөхгүй. Энд ч ерөөсөө ганцхан багийнх нь танхим юм байл л шүү дээ. Тэгээ тэр танхимдаа шахаж сууж 3 ээлжээр хичээллүүдэг, даацсан нэтэрчгсэн. Ер нь дээрээс нь арга хэмжээ бол авахаар л болчиход байна шүү дээ. Тэгээд одоо бид нар ч гэсэн одоо хүүрэх газар, хийх газар юу вэ? Тэр болгонд нууцаж ярьж хэлж ярилцаад байдаг юм шийдэж байгаа шийдвэр байхгүй. Биднээсийн зогсож байгаа энэ Б байр энэ өргөтгөл болохоор мэрэгжлийн хяналт хүлээж аваагүй. Сүүлд баригдсан боловч мэрэгжлийн хяналт хүлээж аваагүй ийм барилга байгаа. Тэгээд энэ барилга нь бас мөгөн сөрчсөн. Энэнийг яагаад төр зэсэг харахгүй байгаа юм бэ? Манай сургуулиудаа ингээд нөгөө сургууль маань актанд орсон. Тэгээд нэг сургуультай ингээд нэгдэд орсон байгаа учраас хүүхдүүд нэг ширээн дээрээс гуруулаа суучаад хичээл хийгдүүлж яах нэлээх хүндрэлтэй байгаа. Хэдийгээр зориултын бусаар ашиглаж байсан ч гэсэндээ энд 650 гаруй хүүхэд математикийн чиглэлээр суралцж байсан. Гэвч 2008 оноос барилгыг ашиглаж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан ч одоо хүртэл энэ сургууль ашиглагдаж байна. Энэ 640 хүүхдийн суудалтай шинэ одоо энэ сургуулийг л одоо яаралтай барьж өгөөч. Дээр нь энэ одоо Б корпусын барилгын энэ одоо ашиглалт энэ барилгын одоо асуудлыг шийдвэрлэж өгөөч л гэж би хүсмээр байна. Гандамар сайдтай одоо уулзалдах бас боломжгүй байгаа да. Одоо 5 сарын 8-нд манай эцэг эхчүүд багш нар бас цаг авсан гэсэн. Тэгээд тэр 5 сарын 8-нд л одоо уулзах завшаа болтох байх л гэж бодож байна. Сургуулийн А корпус хаагдсан ч Б корпус буюу 6-хан ангитай өрөөнд энэ сургуулийн 650 хүүхэд 3 ээлжээр хичээлж байна. Холбогдох байгууллагууд нь үүнийг анхаарч энэ хавартай амждаггүй юма гэхэд ирэх намар эдгээр хүүхдүүдийг хичээлэх сургуультай болгомоор байгааг эцэг эхчүүд сургуулийн удирдлагууд нь учирлаж байна.